ээлжидлэгт бол Монгол боловсрал гэж сэдвээр явж байгаа. Тэгэхээр боловсрал гэдэг бол өнөөдөр хүндрэлтний соёл иргэн шилж бай, амьдралч бай, баг алхан тутмын боловсралгүйгээр төсөөлөх аргагүй болчихсон байж байгаа. Тэгэл одоо боловсралтай хүн арай илүү төвшөнд амьдрдаг, арай илүү төвшөнд нийгэмд байр суурь эзэлдэг ч гэдэг юм уу. Иймэрхүү ойлголт бол нийгэмд битгий хэлийн дэлхийн ертөнцид төгссөн байж байгаа. Тийм учраас эцэг эхчүүд өөр хүүхдээ боловсрал эзэмшүүлэхийн төлөө, боловсралтай болохын төлөө. За би ч дүүрсэн хорвоо хүүхдүүдээ л боловсралтай болгоё. Өвлүүлэх мөнгө төгрөггүй улсууд чинь боловсрал өвлүүлэхээс өөр яах вүлээ гэл ингээд ярьдаг ийм болчихсон байж байгаа. Тэгтэл өнөөдрийн манай энэ соёл иргэншил энэ дэлхийн ертөнцийн явж байгаа боловсрал гэдэг бол анх үүссэн утга учир зорилгоосоо бол ихэх хазаацсан байж байгаа. Ер нь бол ингээд боловсролын түүхийг судлаад үзэхээр бүр хүй нэгдлийн үед эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг хүйсээр нь ялгаж аваад тэгээд гэрийн сургалт буюу гэрийн сургууль хийх замаар боловсруулж исэн байна. Тэгээд эрэгтэй хүүхдүүдийг эцгүүдийн дагуулад тэр гэрийн сургалтанд нь тэр ан авыг яаж хийх вэ? Тэр том бизон гэх мэт заан гэх мэт том хэмжээний овртой одоо тэр амьтдыг барихад тал талаас нь яаж дайрах вэ? Яаж ямар арга хэрэглэх үү гэдэг юм уу? Ийм маягаар бол одоо эрэгтэй хүүхдүүдийг бэлдэж исэн байгаа гэрийн сургуульд. Охтуудыг болохоор тэр үр жимсийг яаж түүх үү, яаж боловсруулах уу, яаж хуваарлах уу ч гэдэг юм уу. Ийм юмд нь бэлдэж исэн. Тэгэхээр боловсролын анханасаа үүссэн зорилго мөн чанар хоёр нь юу байдгийг гэхээр зэрэг ерөөс хүнийг амьдралд бэлдэх байдаг. Амьдралд бэлтгэхэд. За яг хуу энийг одоо бас дүүж хэлж байгаа орчин үеийн хэлэг нь бол манайх нэг амьдрах ухаантай болгоё гэж яриад байна шүү дээ сүүлийн үед. Ерөөсөө энийг л боловсрал гэж хэлээд байгаа эцээцтэй. Гэтэл өнөөдөр бол боловсрал дэлхийн нийтэд ямар чиг хандлага руу явсан гэхээр зэрэг ерөөсөө л мэргэжлийн боловсрал руу явсан. Жишээ нь тэр хүй нэгдлийн үед тэр том овор хэмжээтэй амьтдыг барьж авахын тулд эхлээд бол жижигхэн одоо туулай гөрөөсгөн жижиг хэмжээний юмнууд барьж ирсэн. Тэгээд тэрийг барихаар зэрэг хүмүүсийн хоол хүнсний хэрэгцээ овг омгоор амьдарч байгаа хүмүүст чинь тэр болгон хангагдаж өгдөггүй байсан байна. Тэгэхээр зэрэг хэдэн туулаа бариад ирдэг, чүү нэг оройн хоол хүнс болдог. Тэгвэл тэрний хажууд нэг том одоо амьтан барьчих юм бол 1-2-3 хоногтой махны нөөцтэй, хүнсний нөөцтэй болчихдог гэсэн. Тэгэхээр хүний амьдралаас юу ургаж гарсан гэхээр аяндаа нөөцийн асуудал ургаж гарсан. Дандаа л яваал нэг үр жимс түүж ирээл юм уу, нэг амтан барьж идэл тэрийгэ идэл нэг удаагийн хэрэгцээ хангагдал дараагийн удаа өлсөхөд идэх юмгүй нөөцгүй болно гэдэг чинь аяндаа хүмүүсийг нөөц бэлтгэх сэтгэхгүй рүү одоо сэтгэхгүй нь бол нөөц бэлтгэх тал руугаа ажиллаж эхэлсэн ба. Тэгэхээр зэрэг нэг гөрөөс туулайхан бариад авахар зэрэг нөгөөх нь нэг л удаагийн хэрэгцээ хангаад байсан учраас тэгээд тэд нар чинь одоотой айдлын гэр бүл өрх бүл болоод энэ тэнд хуваарлагдчихгүй бөөнөр нэг дор амьдарч исэн учраас олон ам идэхээр зэрэг тэр нэг л удаагийн хэрэгцээ болоод байна. Ингэхээр зэрэг хүн чинь бас тархин ажилтдаг юм болохоор зэрэг нэгдүгээр тэр одоо нөөцтэй болох асуудал, хүнсний нөөцтэй болох асуудал. Хоёрдугаарт бол тэр нөөцтэй байхын тулд том овор хэмжээний амьтдыг барих асуудал. Том овор хэмжээтэй амьтдыг барина гэдэг бол жижигхэн биетэй хүний хувьд бол энэ арга ивээр ухаанаар л хийх ажил. Ингээд тэднийг барихын тулд нөгөө тал талаас нь шиддэг нөгөө модон одоо шоруудыг хийх өсөксүүлээд чулуун молог одоо эмтэлж янзалж тэднийг цохиж алах тэр багаж хийхээс эксүүлээд дараа нь тэр өвчхөөс эксүүлээд ингээд чулуун зүсэх өгцсөн байдаг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ нөөц бий болгохтой холбоотойгоор хөдөлмөрийн багаж зэвсгийг хийх асуудал хүн төрөлхтний өмнө гарч ирсэн байдаг. Харин хөдөлмөрийн багаж зэвсгийг хийгээд хөдөлмөрөө хөнгөвчлөөд цаг хугацаа их хэмнээд ирэхээр зэрэг хүнд нөөцтэй болоод ирэхээр зэрэг хүнд өөр юмд зарцуулах цаг их гарч ирсэн. Тэгэхээр зэрэг тэр цагаа анхандаа бол хөдөлмөрийн багаж зэвсгийг сайжруулахад л зарцуулаад байсан байдаг л шүү дээ. Тэгэхээр зэрэг ерөөсөө энэнд бэлтгэхэд охтуудыг нэг хөвгүүдийг нэг ийм хоёр замаар гэрийн сургалтыг тэр үеэс хийж бэлдэж ирсэн баг. Тэгэхээр боловсролын суурь бол бүр тэр үеэс тавигдсан гэсэн. Дараагаар нь боолын нийгэм рүү ороод ирсэн. Газар эзэмшээд
газар эзэмсэн хүн боолын эзэн болоод газар эзэмшиж чадаагүй нь тэр газар эзэмсэн хүний газар дээр ажиллах болсон. Тэгээ тэр ажиллаж байгаа хүнээ боол гэж нэрлээд ингээд утга учиргүйгээр ямар ч критер шалгуур одоогүй юмгүйгээр зүгээр л нэг тэр газрыг олж авсан дарлагч анги олж авч чадаагүй дарлагдагч анги болж хуурч ирсэн. Энэ бол одоо өнөөдрийн өндөрлгөөс бид нар харахад энэ дэндүү шудраг бус явдал. Тэгэхээр зэрэг монголчууд харин энэний эсрэг болвол өөрийн гэсэн боловсролын тогтолцоотой байсан ба. За тэгээд тэрний дараа бол боолын нийгмийн дараа феодалын нийгэмд бол бас л нөгөө хамжилгын тариачин хоёр л нөгөө дарлагдагч анги хоёр чинь хэлбэрэл өөрчилсөн болохоос мөн чанар нь утга агуулга нь ерөөсөө өөрчлөгдөөг. Тэрний дараа хүмүүс хөдөлмөрийн бага зэвсэг хийгээд хөдөлмөрийн бага зэвсэг хийх хэрэг тархин сэтгэхгүй сайжраад ингээд үйлдвэрлэлийг хөгжүүлж эхэлсэн. Зөвхөн энэ байгалийн газар баялагийг ашиглаад авах биш. Дээр нь үйлдвэрлэлийг хөгжүүлж эхэлсэн. Үйлдвэрлэлийг хөгжүүлж эхэлсэнтэй холбоотой үйлдвэрлэлийн одоо харилцаан дээр үндэслэн хөрөнгөтөн хөлсний ажилчин гэсэн хоёр дарлагдагч анги үүссэн. Тэгэл ерөөсөө их тийм муухай байдаг л да. Одоо зүгээр аваад үзэхэд оюун ухаан, гэгээрэл тэр тухайн хүний хувь хүний хүчин чадал тэр ажил хөдөлмөр зүтгэлээс хамаарахгүйгээр зүгээр нэг өмч баялагийг хэн эзэмсэн дарлаад эзэмшиж чадаагүй дарлагдаад явж исэн. Ийм л шудраг ус нийгмийн тогтолцоо хүндрэлтний түүхэнд тогтож ирсэн байгаа шүү. Тэгэхээр энийг би нийгмийн хэсэг дээр бол Монгол нийгмийн хэсэг дээр бол маш тодорхой ярьчихсан байж байгаа. Тэгвэл энэ дарлагдагч хоёр ангийн харилцааны явцад ерөөсөө л энэ хүмүүс яаж энэ үйлдвэрлэлийг явуулах уу, яаж энэ аж ахуйг хөтлөх үү, яаж мөнгөтэй болох уу, яаж хүнстэй болох уу, яаж энэ орон гэртэй болох уу, орон байртай болох уу, яаж хувц сунартай болох уу гэд ихэнх үедээ бол зүгээр л энэ ахуйгаа хангах тийм тал дээр бол хүмүүсийн боловсрол чиглэгдэжсэн байдаг. За тэгээд энэний хажуугаар бол одоо боолын нийгмийн үеэс хүртэл тэр илтгэх урлагийн хичээлүүд тийм ээ цэргийн буюу бие хүчний хичээлүүд дуу хөгжмийн хичээлүүд энэ төр орж эхэлсэн байдаг л да. Боловсролын тогтолцоонд бол тэр чиглэлд хүүхдүүдийг бэлтгэх ялангуяа илтгэх урлагийн чиглэлд бол тэр риторикийн урлагт бол бэлтэж эхэлсэн байдаг. Тэр боолын нийгмийн үеийн боловсролын тогтолцооны тэр агуулгыг аваад үзэхээр тийм хичээлүүд төлхөө үйж идэг. За сүүлдээ бол юм чин боловсронгуй улсаар байгаад энэ нийгмийн ухааны чиглэлийн хичээлүүд бол бас нэлээд байгалийн ухааны чиглэлийн хичээлүүд нэлээд үүссэн байдаг. Ягаад гэвэл хүн байгальтай мөнхийн энэ өдөр шөнөгүй байгалийн харилцаанд ороод ирэхээр зэрэг энэ од эрхэс гэдэг чинь юу юм? Энэ нар сар яагаад манддгийн жаргадгийн, энэ өдөр шөнө яагаад ээлжилдэг, яагаад цас бороо ордгийн ч гэдэг юм уу. Ийм байгалийн үзэгдлүүдийг хүмүүс тайлж таньж учрыг олох гэж үзсэн. Энэ нүүднээс бол байгалийн шинжилгээний хичээлүүд бол нэлээд бас орсон байдаг. За тэгээд сүүлдээ бол нийгмийн ухааны хичээлүүд. Тэгээд бүр сүүлдээ бол одоо энэ логч гэдэг юм уу, гүн ухаанч гэдэг юм ийм сэтгэлгээний төрлийн хичээлүүд их орж эхэлсэн байдаг. Ингээд өнөө цагийн боловсролын агуулга бүрдсэн байдаг. Тэгээд өнөө цагийн энэ олон боловсролын агуулгын явцад бол өнөөдөр хуучин сургууль хүмүүжүүлэх ухаанч гэж байлаа. Одоо сүүлийн үед боловсрол судлалын шинжилгээ ухаан гэдэг дэлхийн нийтэд хөгжөөд явж байна. Багш сургууль хүмүүжүүлэгч гээд хүмүүс байж байна. Боловсрол судлаачид эрдэмтэд гээд зөндөө хүмүүс байж байна. Гэвч өнөөдөр энэ боловсролын яг үгүй энэ бол боловсролын салбарын түүхэн хөгжил байгаад ийм төвшөнд гарч ирсэн байж болох боловч нөгөө анханасаа боловсролын үүссэн зорилго мөн чанар хоёр нь хадгалагдчих хэвээр. Гэтэл өнөөдөр хүн төрөлхтний боловсрол гэдэг бол анх үүссэн энэ хүнийг амьдралд бэлтгэдэг энэ тогтол зорилгоосоо хазаачихсан. Харин ч хүнийг зүгээр мөнгө олоход бэлтгэж байгаа. Жишээ нь тэр хүү нэгдлийн үе тэр том амтныг барихад тэр үр жимсийг түүж олж ихэд хүн тэр л байгаа өөрийнхөө бүх орон зайдаа эзэгэндэг. Гэтэл өнөөдөр хүнийг яаж ийн? Хоёр туулаа хөөсөн анчин хоосоо хоцордог юм аа. Тийм учраас та нар сайн боловсролтон болъё гэвэл нэг л зүйлийг гаргуу сайн сур гэж байна шүү дээ. Тэгээд чи сайн орчуулагч бай, сайн өмгөөлөгч бай, сайн эдийн засагч бай, сайн физикч бай, сайн гуталчин бай, сайн зуугчин бай, төмөрчин бай гэж байна. Нэг л юмыг агуу эзэмш. Гэтэл үнэхээр тэр гуталчныг харахад үнэхээр өдөр шөнөгүй гутлаа хийгээд зах дээр авчиж зараад мөнгө олж байна. Тэр олсон мөнгөөр амьдралаа залгуулж байна.
Гэтэл энэ бол юу юм гэхээр боловсрол биш. Зүгээр мөнгө олоход зориулсан хэрэгцээ болж хувирч байгаа. Өнөөдөр орчуулга сайн хийдэг хүн байна. Зөвхөн л нөгөө орчуулгынхаа мэргэжлэр явцураад суралцаад байна. Бусад юм мэдэхгүй. Сая одоо хэдхэн жилийн өмнө 3-4 жилийн өмнө Монголын энэ рок pop урлагийн нэг цуутай одоо дуучин эмэгтэй нэг нэвтрүүлгээр ороод жилд хэдэн хоног байдгийг гэсэн чинь мэдэхгүй байсан шүү дээ. Жилд хэдэн хоног байдгийг гэсэн мэдэхгүй байсан. Энэ бол юу хэлж байгаа юм гэхээр нөгөө хүнийг мөнгө олох чиглэлрүүнд бэлдээд байгаа. Тэгэхээр зэрэг монголчууд энэний эсрэг боловсролын тогтолцоотой байсан. Өнөөдөр боловсролын шинжилгээ ухаан ийм өндөр түвшинд хөгжөөд бүр мэрэгжлэрээ мастер зэрэг буюу магиструуд, мэрэгжлэрээ тэргүүлэх зөвлөх зэрэг төвшний PhD докторуудыг бэлдэж гаргаж байгаа мөртөө өнөөдөр тэр хүмүүс нь орон зайд эзэгэн чадахгүй шүү. Тийм болцсон мөртлөө боловсролоо тодорхойлж чадахгүй. Өнөөдөр миний судалгааны хүрээнд соёл гэж юу вэ гэж тодорхойлохоор зэрэг шинжилгээ ухаанд маш олон хэдэн зуугаар тоологдох тодорхойлт байдаг. Боловсрол гэж юу вэ гэхээр бас яг юм. Дуртай хүн дурынхаараа тодорхойлоо явж идэг. Өнөөдөр боловсрол судлаач эрдэмтэн юм уу багш нар сургууль хүмүүжүүлэгчдээс босгож ирээд яг боловсрол эцэстээ юу юм бэ гэдээ асуух юм бол таны тархинд хоол болох танд хэрэгцээтэй тодорхойлт өгөх нь тун аврах юм. Боловсрол ингэтлээ төөрчсөн байхгүй. Тэгвэл яг тэр боловсрол гэдэг чинь чухамдаа юу юм бэ гэж би түрүүн түүхэн жаахан хөгжлийн ярьлаа. Тэгэхээр анханаас хүнийг амьдралд бэлтгэх гэж л боловсрол бий болсон. Хүн амьдрахын тулд хүнд бүх юм хэрэгтэй. Бие цогцос хэрэгтэй, эрүүл мэнд хэрэгтэй, хэл яриа хэрэгтэй, харилцаа хэрэгтэй, оюун ухаан хэрэгтэй, мэдлэг хэрэгтэй, чадвар хэрэгтэй, мэдрэмж хэрэгтэй, сэтгэл хэрэгтэй, сэтгэхгүй хэрэгтэй. Юу гэдгийг? Авиас хэрэгтэй ч гэдэг юм. Тэгтэл боловсролыг өнөөдөр дэлхийн нийт юу гэж үзэж байна гэхээр зэрэг тодорхойлж чадахгүй, нэгдсэн нэг тодорхойлт байхгүй. Харин зүгээр боловсролыг ерөнхийдөө хүмүүс юу гэж үзэж байна гэхээр зүгээр мэдлэг чадвар гэж үзэж байна. Мэдлэг чадвар гэж үзэж байна. Гэтэл энэ амьдрахад чинь ганцхан мэдлэг хангалтгүй байдаг юм байна. Ганцхан чадвар хангалтгүй байдаг юм байна. Амьдрахад харин түрүүний миний хэлсэн тэр олон зүйл бүгдээрээ хэрэгтэй байдаг юм байна. Энэ бүхнийг агуу цогц болгож эзэмшсэн тэр чадварыг л боловсрал гэдэг юм байна. Тэгжээж хүн амьдрч чаддаг юм байна. Тийм учраас манай өвөг дээдэс 100 мянган жилийн өмнөөс өөрийн гэсэн боловсролыг хөгжүүлж эхэлсэн байна. Одоогоос 100 мянган жилийн өмнөөс. Тэгвэл тэр 100 мянган жилийн өмнө монголчууд боловсрол гэж юу вэ гэсэн орон зайдаа эзэгнэхгүй гэж хэлсэн байна. Маш тодорхой. Олон үг байдгүй шүү дээ ер нь. Хүмүүжил гэж юу вэ гэсэн зөвд суралцах гэж байгаа. Өнөөдөр ч хүмүүжил гэж юу вэ гэж мэдэхгүй боловсрол судлаач нар зөндөө байж байгаа. Багш сургууль хүмүүжүүлэгч зөндөө байж байгаа. Намайг нэг дунд сургууль дээр очиж багш нарт лекц уншихад 32 жил ажилласан хүн надаас яг хүмүүжил гэж юу юм бэ гэж асууж ирсэн. Тэгээ би хэлсэн. Би бол хэлж мэдэхгүй. Харин өвөг дээдсийн тодорхойлсноор бол зөвд суралцах юм билий гэж. Өнөөдөр зөв хооллох, зөв хувцаслах, зөв ярих, зөв бие засах, зөв бусадтай харьцах, биеэ зөв авч явах эднэрийг дэлхийн нийт соёл гэж тодорхойлж байгаа. Тэгсэн чинь соёл гэж ийм юм хэлдэг юм байна. Харин ингэж энэ зөвд суралцахыг чинь хүмүүжил гэдэг юм байна. Өвөг дээдс ийм амархан тодорхойлцсон. Тэгээ нэг удаа дунд сургууль дээр бас багш нарт лекц уншижсэн чинь нэг багш асууж ирсэн л да. Гэхдээ энэ сургалтаар хүмүүжүүлнэ гэж яриад байгаа юм. Би одоо хүртэл ойлгохгүй 20 хэдэн жил багшлцсан. Би одоо хүртэл ойлгохгүй явж байна. Сургалтаар хүмүүжүүлнэ гэдгийг та нэг тайлбарлаад өгөөч гэж. Гэхдээ тэгвэл сургалтаар тэр мэдлэг мэдээлэлээр дамжуулаад хүүхдэд юу зөв бэ, юу буруу вэ гэдгийг л хэлж өгөхийг л сургалтаар хүмүүжүүлнэ гэж хэлж байгаа ш. Тэгвэл өнөөдрийн боловсрол судлалын шинжилгээ ухаан ингэж хэлж чаддаггүй. Ийм ойлгомжтой, товч тодорхой хэлж чаддаггүй. Тэгвэл өвөг дээдс маань боловсрол гэдэг бол орон зайдаа эзэгнэх үйл гэж хэлсэн байж байгаа. Орон зайдаа эзэгнэхийн тулд хүнд
орон зай ямар ч орон зай байж болно. Жишээ нь таныг аваад үзэхэд та өглөө бослоо гэр орныхонтойгоо гэр бүл дотроо тэр гэр бүлийнхээ орон зайг эзэгнэх ёстой. Тэр гэр бүл дотор та өрхийн тэргүүн бол өрхийн тэргүүнийхээ орон зайг эзэгнэх ёстой. Эзэгтэй нь бол эзэгтэйхээ орон зайг эзэгнэх ёстой. Хүүхэд нь бол хүүхдийнхээ орон зайг эзэгнэх ёстой. Эмээ өвөө нь бол эмээ өвөөгийнхээ орон зайг эзэгнэх ёстой. Гэрээсээ гараад явъя, сургууль руугаа явъя. Автобусын дотор орно. Гэрээсээ гараад та нийгмийн харилцаанд орж эхэлнэ. Бусадтай өглөө хажуу хаалганыхаа хүнтэй яг ижилхэн гэрээсээ гарч ир таарлаа бол мэдлээ. Ингээд нийгмийн орон зайд орж эхэлж байгаа. Нийгмийн орон зайг та эзэгнэх ёстой. Тэгээ гэрээсээ автобусны буудлыг хүртлээ. Тэр орон зай зөв байх ёстой. Тэр автобусын дотор орлоо. Кондуктортой хүмүүстэй зөв харьцах. Ингээд нийгмийн харилцаанд ороод ирэхээр та нийгмийнхээ орон зайг эзэгнэх ёстой. Автобуснаас буугаад сургуультай орлоо. Анги танхим хамт олонны орон зай үүснэ. Тэр орон зайгаа эзэгнэх ёстой. Сургуулийн захиргаатай багш удирдлагуудтайгаа харилцаанд орно. Тэр сургуулийн орон зайг эзэгнэх ёстой. Найз нөхөдтэйгээ уулзлаа. Найз нөхдийнхээ орон зайг эзэгнэх ёстой. Төр засаг нийгэмтэйгээ харьцах болно. Тэр нийгмийнхээ орон зайг эзэгнэх ёстой. Тэр эргүнийхээ төрийн өмнө нийгмийн өмнө үүрэг хариуцлага хүлээсэн тэр нийгэм төрийнхээ орон зайг эзэгнэх ёстой. Ингээд хүн хаана явж байгаагаас хамаарат орон зай нь хувирчээдэг. Тэр орон зай болгоныг хүн эзэгнэх ёстой. Орон зайгаа эзэгнэж чадсан тохиолдолд та гэр бүлийнхэн ч танд хайртай, гэр бүлийнхэнтэйгээ бүрэн ойлголцож чаддаг, хамтарч чаддаг, ажиллаж чаддаг, хамт амьдрч чаддаг. Тэр хамт найз нөхдийнхөө орчинд л орно, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. Хэн хэрэгцээтэд нь тусалж чаддаг, хэн өөртөө шаардлага гарсан үед тусалцааг нь авч чаддаг ч гэдэг юм. Тэр сургууль хамт олон дээр ирлээ. Тэр багш нартайгаа зөв харьцаж чаддаг, сургуультайгаа зөв харьцаж чаддаг, шаардлагаа зөв тавьж чаддаг, шаардлагаа зөв шийдвэрлүүлж чаддаг ч гэдэг юм. Өөрөө сайн сурч чаддаг ч гэдэг юм. Ажлын хүн бол ажлын албан байрныхаа орчин дээр өглөө 8 цагт ирчгээд орой 5 цагт ажилд харахад юу ч бүтээгээгүй хагас унтаа байдалтай ширээний ард суусаар байгаад тэгээд бүр ингээд толь бариад би нүрээ ингэсэгдээ суусаар хагаад тэгээд цаг өнгөрөөгөөд явж байгаа усуд биш. Тэгээд цалиа аваад идэг. Энэ нөгөө ажил мэргэжлийнхэн орон зайг эзэгэн чадахгүй шүү. Тэгээд нэг ажил тулахаар зэрэг нөгөө юмаа хийж чаддгүй. Нөгөө мэргэжлийнхэн чадварыг гаргаж харуулж чаддгүй. Энэ бол нөгөө ажил мэргэжлийнхээ орон зайг эзэгэн чадахгүй байна. Гэх мэтлэн тэгэхээр хүн бол хүн шиг хүн явъя гэвэл энэ амьдралд байгаа бүх орон зайг зөв эзэгнэж чадах хэрэгтэй юм байна. Тэгэхээр зэрэг монголчууд хизээнээсээ нааш боловсрол гэдгийг орон зайдаа зөв эзэгнэх үү гэж тодорхойлоод хүмүүсийг орон зайдаа эзэгнэх чадвартай болгож. Нээрэд байгаа орчин орон зай бүхнээ хүн эзэгнээд явах юм бол эцэст амьдрал нь сайхан л болно шүү дээ. Тэр орон зайг эзэгнэж чадахгүй бол тэр хүн нэг л таатай амьдралтай байж чадахгүй. Тийм учраас орон зайгаа эзэгнэ гэдэг бол манай өвөг дээдсийн хүнийг боловсруулах ганц зарчим байсан баг. Тийм учраас манай нэг настайхан хөхөө хөгжүүлдэг шүү дээ. Энэ залуу болоогүй байна да. Уг нь явах те аминдаа л их 2 3 дээд сургууль төгссөн аминдаа л их юм сурцсан л залуу юм шиг байна л да. Тэгвэл энэ болоогүй байна дөө гэж хэлдэг. Болоогүй гэж хэлдэг чинь түүхий байна, шүүрхий байна гэсэн үг. Монголчууд хизээч түүхий мэддэггүй, шүүрхий мэддэггүй. Онцгой тохиолдлоос бусад. Тэгтэл тэр хүнийг хэрвээ тэр махтай харьцуулах юм бол түүхий махтай харьцуулах юм бол боловсралтай хүн буюу орон зайдаа эзэгнэх чадвартай хүн гэдэг чинь болцсон махтай адилхан юм хэлт юм биш. Бүр хар энгийнээр хэлэхэд ийм боловсрал гэдэг чинь энэ байна. Тэгвэл өнөөдөр ганцхан гуталчин хийгээд, ганцхан орчуулагч хийгээд, ганцхан нягтлангийн тооцоо хийгээд хүн орон зайдаа эзэгнэж чадахгүй. Тэр ажлынхаа мессен дээр л эзэгнэж чадж байгаа юм. Маш сайн орчуулагч хүн, маш сайн өмгөөлөгч хүн. Яагаргүй тэр өмгөөлөгчийн орон зайн дээр бол үнэхээр орон зайгаа эзэгнээд агуу ямар ч хэрэгээг өмгөөлөө гаргадаг. Ямар ч айхтар орчуулгыг хийгээд гаргадаг. Ямар ч хэцүү нэгтлэнгийн тооцоо тайлан хийгээд гаргацдаг. Тэгэл гадаа гараад явахаараа зэрэг амтантай хэрэлдээл. Тэгэл гэртээ очихороо зэрэг гэр бүлийнхэнтэйгээ таарахгүй хэрүүл уруул үүсгээл. Найз нөхдийнхөө дунд орно, найз нөхдөйгөө ашиглах гал үзээд байна. Ядарсанд нь тусалж мэдэхгүй. Тэгээ өөрийгөө зовхоор зэрэг та нар надад тусалсангүй гэл. Үгүй эн чинь орон зайдаа эзэгнэж байгаа хэрэг үү? Биш. Тэгэхээр
хүн амьдралын явцад ямар ч орон зайд орж болно. Тэр орон зайг ямар ч байж болно. Саадтай, бэрхшээлтэй, зовлонтой, зүдгүүртэй, баяртай, жаргалтай ямар ч байж. Тэндээс өөрийгөө цэвэр аваад гарах тийм чадвартай хүнийг л өнөөдөр боловсралтай хүн гэж хэлдэг юм биш. Тэгэхээр зэрэг энэ боловсрал гэдэг бол яг энэ орон зайдаа эзэгнэх чадвар гэдэг утгаараа зөвхөн хүнд хамаатай зүйл биш. Энэ Өвгдээцийн ухаанаар энэ амьттай болгонд хамаатай гэж. Жишээлбэл Өвгдээц ингэж хэлсэн байна. Тугал бэлчээрээс шимт хижээлт өвсийг олж идэж янцаглаж мөргөлдөх мөрд гүн болвоос боловсрал нь үхэр. Тэр бэлчээрт эзэгнэ гэж байна. Бэлтрэг хөвч тайгаас амтан барьж идэх мөрд гүн болвоос боловсрал нь чон. Тэрээр хөвч тайгад эзэгнэ гэж. Авгалтай цус шүүс сорж үржих мөрд гүн болвоос боловсрал нь ялаа бөгөөд тэр бол өвс чийг цуснд эзэгнэ гэж. Ингэж амтан буюу мал, араатан, авгалтай энэ бүгд өөрсдөө өөрийн орон зайтай тэр орон зайдаа эзэгнэж чадвас боловсрал нь тэр мал, араатан ялаа болдог, шавж болдог гэж. Тэгэхээр эн чинь хүн ганцхан хүнд биш тэр амьтдад хүртэл орон зайдаа эзэмхийн тулд, амьдрахын тулд. Тэгэхээр боловсрал гэдэг чинь өөрөө юунд зориулагддаг гэдг нь энтэс харагдаж байна. Боловсрал гэдэг бол зүгээр л амьдралд хамаарагдана гэсэн үг. Амьтаа бүхэн боловсрох хэрэгтэй гэсэн үг. Тийм л учраас нүдэ нээгээгүй гүлэг яах вэ? Өсөд том болохдоо эзнийхээ өмч хөрөнгийг хадгалаад тэр битгий л өглөө нь эзнийгээ гараад явахаар дагаж гүсээр хагаад ажилдаа оронгууд нь буцаад гэртээ хараад гүйж шин. Энд чи боловсрч шин. Тэгвэл өнөөдөр бид нар баг энэ дайны боловсралгүй болчихсон байж байгаа. Тэгвэл эндээс үндэслээд бүр ерөөсөө манай Өвгдээс юу гэсэн гэхээр зэрэг хатуу шингэн хий гэж 3 төрлийн бодис байдаг. Бий байдаг. Хатуу шингэн хий 3 төрлийн хамаг бодис нь нар сар сүү гурваас эрчим дулааныг өөртөө шингээх үгээд шингээснийхээ хэрээр орон зайдаа эзэгнэх юм а гэж хэлсэн ба. Тэгэхээр тэр хатуу шингэн хий чинь амьтаач зүйл байж болно, амьгууч зүйл байж болно шин. Ерөөсөө монголчуудын энэ уламжилт тэнгэрийн үзлийн гүн ухаанаар бол энэ ертөнцийн амьгүй зүйл гэж нэгч байдаггүй. Би хэлжсэн баг. Чулуу хүртэл 14 хоногт нэг удаа амьсгалаа авч 14 хоногт нэг удаа амьсгалаа гаргадгийг өнөөдөр шинжлэх ухаан тогтоочихсон. Дэлхий 4 жил нэг удаа амьсгал аваад 4 жилд нэг удаа тохиолддог 2 сарын 29-ний өдөр амьсгалаа гаргадгийг монголчууд мэддэг байсан. Зүгээр бид нартай адилхан секунд тутам зүрхэн балвалзаад байдгүй. Бид нар секунд тутам зүрхэн балвалзаж байгаа учраас бид амьсгалаад байна, бид амьтаа байна гэж боддог. Гэтэл тэр удаан хугацаанд амьсгалаа авч гаргадаг тэднийг бид нар амьгүй гэж боддог. Гэтэл энэ дэлхий дээр бүх юм амьтаа байж байгаа. Тэгэхээр энэ дэлхий дээрх байгаа амьтаа болгон бүгд орон зайдаа эзэмнэх ёстой. Орон зайдаа эзэмнэхийн тулд тэднэрт эрчим, энерги, дулаан бүх юм хэрэгтэй. Тэрийг хаанаас авдаг гэхээр нар сар сүү гурваас авдаг. Тийм учраас хий шингэн хатуу хий шингэн одоо 3 төрлийн хамаг бодис нь нар сар сүү гурваас эрчим дулааныг авч өөртөө шингээсэн хэмжээ чанарынхаа хэрээр орон зайдаа эзэгнэ гэж хэлж байгаа. Тэгэхээр зэрэг ерөөсөө ингэж аливаа энэ орчлын ертөнцийн дээр оршин тогтнож байгаа бүхий л зүйл өөрийн орон зайтай тэр орон зайгаа эзэгнэх ёстой. Түүнийг л боловсрал гэж хэлдэг юм байна. Тэгвэл хүний хувьд, за амьтны хувьд боловсрал нь тийм байт юм байна. Араатны хувьд тийм байт юм байна. Авгалтын хувьд тийм байт юм байна. Тэгвэл хүний хувьд боловсрал гэж юу вэ гэж? Тэгсэн Өвгдээс маш гоё тодорхойлж хэлсэн байна. Ам зуулга, амьдрал гурвыг хоол, хор, тарих гурваар эзэгндэг 5 төвшинт боловсролын тогтолцоо байдаг юм а гэж манай Өвгдээс хэлж өгсөн.
Шал өөрөөр хэлж байгаа биз? Хүн төрлөختөнд бол ямар ч хүн төрлөختөнд тийм ээ. Хүн төрлөختөнд бол амьзуулга, амьдрал гурвыг хоол, хор, тарих гурваар эзэгэндэг 5 төвшөнд боловсрал байт юм а гэж. Өнөөдөр нэг ажил хийсэн болоо 5 цаас аваад тэрийг хоол болгоод хотоодондоо хийчихэд би жаргалтай амьдарч гин гэд гидсэн хэлээд хөвж байгаа. Би нөгөө нийгмийн хэсгээр ярьсан шүү дээ тийм ээ. Хүн гэдэг бол эзэндээ сэтгэл ханагч босоо гөрөөс гэж. Ингээд эзэндээ сэтгэл ханаад хөвж байгаа хүн бол зүгээр л чиний бол энэ бол амьдрал биш. Энэ зүгээр л амиа тэжээж байгаа арга. Амиа тэжээж байгаа арга. Энэ амьдрал биш. Тийм учраас тэр ам гэдэг бол хоолоор тэжээгддэг. Ам гэдэг бол хоолоор тэжээгддэг. Амжиргаа гэдэг бол амьзуулга гэдэг бол хороор тэжээгддэг. Хороор тэжээгддэг. Амьдрал гэдэг бол тархиар тэжээгддэг. Тийм учраас би түрүүн тэр хэллээ. Аливаа хүмүүс бол амьзуулга, амьдрал гурвыг хоол, хор, тарих гурваар эзэгэндэг юм байна гэж. Тэгэхээр энийг харгалдуулаад шууд утгаар нь ойлго. Амийг хоолоор тэжээдгий. Амьзуулгыг хороор тэжээдгий. Амьдралыг тархиар тэжээдэг. Эзэгэндэг гэсэн үг. Тэгвэл нэг хоол олж ичгээд хөвж байгаа хүн бол ерөөсөө чи энэ утсын чинээ улаан голоод хижээж байгаа хэрэг. Зөвхөн л амьд байхын төлөө. Амьзуулга гэдэг нь өнөөгийн бидний байдал. Хороор тэжээгдэж байгаа. Өнөөдөр бид нар дэлгүүрийн лангуун дээрээс очиод юу л ам нь хор. Хүмүүс хордоод өгч чинь. Олноороо өгч чинь. Олноороо хордлого аваад эмнэлэг твч чинь. Тэгвэл өнөөдөр бид нар амьзуулгын төвшөнд амьдарч байгаа юм байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бидний амьзуулга хизээ амьдрал болох юм гэхээр бид нар тархиараа амьдралаа авч явж байгаа үед л сая хоол бол. Амьдрал бол. Өнөөдөр та нар энэ бизнес хийж байгаа олон хүмүүсийг мэдж байгаа. Нэг талаар бизнес хийж байгаа сайн хэрэг. Одоо энэ эдийн засгийг хөгжүүлэхэд тэгээд энэ төрийн нуруун дээр байгаа ард түмнийг тэжээх авч явах үүрэгнээс өөрөө ухамсартайгаар бас нэг хөдлөөд мөнгө олоод амьдралаа залгуулад амьзуулгаа залгуулад явж байгаа сайн хэрэг. Тэгтээ өглөө нарнаас шөнийн бор хоног хүртэл мөнгөний төлөө л бодоод ажиллаад байгаа. Ганц сонингийн илэрхий харахгүй, ганц ном уншихгүй, ганц оюунлаг энэ дэлхийд чинь юу болж байна, энэ Монголд юу болж байна гэж сэхэлэг ухамсар байхгүй. Энд ерөөсөө тарих орохгүй. Тэгэхээр өнөөдөр энэ зах зээлийн тогтолцоо гэдэг чинь юугаараа хар гэж манай өвөг дээдс тэр 800 жилийн өмнө хэлсэн гэхээр яг энүүгээр хүний тархийг устгадаг, ухааныг устгадаг, боловсролыг устгадаг. Тэгээд харин нөгөө орон зайдаа эзэмхийн тулд бүх юмыг бүгдийн тэгш эзэмших ёстой байтал ганцхан гутлаад хадаж сурыг. Ганцхан энэ 100-ыг л хийгд сурыг. Тэгвэл би зах дээр авицараад хэдэн цаас болгоод би энэ хэдэн хүүхдээ хоосоо онуулахгүй байл. Би эн чинь амьзуулга байгаа биз дээ. Энийг амьдрал гэж хэлэх үндэс байхгүй. Тэгвэл дэлхийн нийтийн амьдрал ерөнхийдөө өнөөдөр энэ амьзуулган дээр тогтож байгаа. Тэр Африкт нь өчнөн хүн өлсгөлөн. Энэ Азад нь өчнөн хүн өлсгөлөн. Азийн Солонгос, Япон хэдхэн орныг тооцох юм бол. Дэлхийн хүн амын дэлхийн өмч хөрөнгийн 70-80% нь 20 хүн амынх нь 20% төвлөрч гисэн. Ихэнх нь өмчгүй, мөнгөгүй, ажилгүй. Энд чинь амьзуулгал яваад байна шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо бид нар энэ амьдралаа чанаржуулаад нөгөө амьдралыг тархиар эзэгэндэг тэр тогтолцоор орох хэрэгтэй болсон. Тэгэхээр биднэрт яалч аргагүй орон зайдаа эзэгэндэг тэр боловсролыг жинхэнэ утгаар нь сурах хэрэгтэй. Өнөөдөр дунд сургуульд олон төрлийн хичээл үздэг.
Тэр чинь уг нь бол цаад гол санаа нь юу гэхээр зэрэг таныг уг нь энэ орон зайд амьдралд одоо янз бүрийн юмтай учирч уулзна. Янз бүрийн юмтай тулгарна. Тэрнийг даван туулахын тулд таныг янз бүрийн мэдлэгтэй болгох гээд байгаа санаа юм шүү дээ уг нь. Гэтэл өнөөдөр яасан? Гэхдээ саяхан л бид нар Япончууд 2-ыг 2-оор үржүүлж чаддаггүй гинлээ тооны машинд хийдэг гинлээ гэхэд бид нар шоолол инээдэг байсан шүү дээ. 10 атхан жилийн өмнө. Гэтэл өнөөдөр монголчууд тийм л болцсон юм шүү дээ. Чээж тоо боддог хүн байхгүй. Тэгээд дэлгүүрт ороод худалдаа хийгээд хэдэн авсан юмныхаа үнийг нэмээд чээжээр шууд хэлэхэр зэрэг тэр касс надад итгэхгүй шүү дээ. Заавал тэр тооны машинтай хийж. Надад итгэхгүй. Тооны машинд итгэж байгаа. Тооны машинд алдаа гарч болно. Бас. Тэгэхээр л энэ нөгөө тэгээ өнөөдөр хүмүүс ярьж штин телевизийн мэдээгүүдээр цацж шин. Энэ том супермаркетууд энэ дэлгүүрүүд шөнийн цагт согтуухан халанцуухан орж ирсэн хүний авсан дүн дээр нь хичнээн төгрөг нэмээ өчтдөг гэл. Бид нар тэр тооцоог хийх тэнхэлгүй болцсон ба шүү дээ. Хэдхэн тоог 4 аргын тоог үржүүлээд нэмээд хасчих чадахгүй болцсон ба шүү дээ. Гэхдээ эн чинь орон зайд эзэгж байгаа юм. Тэгээ хүнд шулуулаад хөлсөө тослуулж арай гэж олсон хэдэн цаасаа хүнд шулуулаад. Гэхдээ эн чинь нөгөө орон зайд эзэгж байгаа хэлбэр юм уу? Өнөөдөр бид нар энэ утаата 10 хэдэн жилийн үр үзэж байна. Утаата гэж дэлхийд зарлаад мөнгө аваад идэг өнөөдөр энэ утаа нь харилдаггүй. Үгүй энэ чинь орон зайд утаа үүсэж болно. Амьдралаас юу ч үүсэж болно. Тэгвэл утааг алга болгож чаддаг нь л орон зайд эзэгнэх чадвар шүү дээ. Тэгвэл өнөөдөр утааг арилгаж чадахгүй бид нар чинь яагаад сууж байна? Тэгээ энэ дотроо бүр тэсээ сууж шүү дээ бид нар. Одоо энээс өөр аргагүй яа их үгээд ханиагаал уушигны өрөвсөлтөй болцгооцсон. Зарим нь уушигны хор тавдартай болцгооцсон үхэл амнасаа алдаал гэж шүү дээ. Үгүй энийг амьдрал гэж хэлэх юм. Хэрвээ бидний тарих ажиллаж исэн бол бид нар тарихаараа энэ амьдралыг эзэгнэж чадчихсан бол өнөөдөр энэ амьдралд байгаа хэцүү асуудлуудыг бүгдийг шийдчихсэн сууж байгаа шүү дээ. Тэгээ манай өвгдөөс хэлсэн байдаг шүү дээ. Орон зайд эзэгнэж чадсан улсуудад бол шийдэж чадахгүй асуудал гэдэг бол цаг зуурынх л байдаг гэж. Мөнхийн асуудал гэж байдгүй. Хүний тарих тийм агуу гэж. Ямар ч тулгамдсан хүнд асуудлаас гараа явж чаддаг. Шийдэж чаддаг. Энийг чинь л орон зайд эзэгнэх гэж хэлж шээ. Тэгэхээр зэрэг боловсрол гэдгийг юу вэ гэдгийг талаас нь энэ чинь цаад мөн чанараараа юу хэлж байгаа гэхээр зэрэг биднийг амьдралд бэлтэж байгаа байхгүй. Амьдралд бэлтэж байгаа. Тэгээ монголчууд түүхэн хөгжлийнхөө явцад бол нөгөө би түрүү хэлсэн. Ам зуулга амьдрал 3-ыг хоол хор тарих 3-аар эзэгндэг 5 төвшөнд боловсрол байдгаа гэж өвгдөөц хэлсэн. Тэр 5 төвшөнд боловсрол нь ямар боловсрол юм гэсэн. Нэгдүгээрх нь өтүүгээ боловсрол гэж байгаа. Өтүүгээ боловсрол гэж. Өтүүгээ боловсрол ер нь бол монголчууд 100 мянган жилийн өмнөөс энэ боловсролыг орон зайд эзэгнэх үү гэж тодорхойлоод энэнийг одоо амьдралаас олж эзэмшиж хөгжүүлээд тэгээд 40 мянган жилийн өмнө энэ нь яг одоо өөрийнхөө анхны хэлбэр суурийг олж 40 мянган жилийн өмнө өтүүгээ боловсрол бий болсон байдаг. Өтүүгээ боловсролын гол агуулга нь мөн чанар нь юу юм гэхээр 6 биетэй нэг толгойтой могоо шиг амьдрснаас бишээ 6 толгойтой нэг биетэй могоо шиг амьдрснаас 6 биетэй нэг толгойтой могоо шиг эвтэй нэгдэлтэй хүчрэхийг оршихыг чухалчилдаг. Тэгээд нөгөө хүү нэгдлийн төгсгөл үе. Нөгөө овг омгоор амьдрэх тийм байна л да хүмүүс. Овг омгоор амьдрахын тулд дотроо овг омгоор нэгдэлгүй болвол яах вэ? Яг тэр 6 толгойтой нэг биетэй могоо шиг хүчгүй, эв нэгдэлгүй хүчгүй байдаг юм. Тийм эв нэгдэлгүй хүчгүй овг омог бол орон зайд эзэгнэж чаддгүй. Тэр үеийн орон зайд эзэгнэх гэдэг бол хоол хүнсээ олж идэх. Барьсан ан авынхаа үсносоор бие хувцс хунар хийх гэдэг ч юм. Эв нэгдэлгүй хүчгүй болохоор тэр амьтныг барьж идэж чадахгүй. Өлсөн цанга нь ядарна. Нөгөө амтан барьж ажил арьс үснэ гарч ирнэ. Тэрүүгээр хувцс хунар хийдэг тэр тогтолцоо байхгүй. Тэгэхээр зэрэг хүмүүс нэг дор ингэж бөөнөрөө цуглаж нэгдэж амьдрахын тулд заавал эв нэгдэл хэрэгтэй гэдгийг
номлосон хамгийн анхны боловсрол бол өтгөө боловсрол байдаг. Тийм учраас өтгөө боловсролын гол онгон шүтэн нь бол 6 биетэй нэг толгойтой могоо байдаг. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Монголчууд эвтэй л байж эвтэй байсан цагтаа л хүчрэг байсан гэдэг үгнүүд өнөөдөр зүгээр мод болоо зогсоогүй хэд улиг болж давтсан юм хүний чихэнд хүрхээ бичдэг. Чихэнд сонсогдож байгаа ч гэсэн тархинд нь нэвтэрхээ бичдэг. Жишээ нь энийг би маш энгийн жишээн дээр авч үзье. Монголын 60-70-аад оны үеийн залуучууд дуралт тохсууд хоорондоо хайртай гэдэг үгийг маш цөөхөн хэлдэг байсан ба. Тэгээд цөөхөн хэлдэг учраас нөгөө үгийг сонссны хүчинд тэр нөгөө сонссон нөгөө эсрэг хүн нь бол маш их ирч энергиэр цэнэглэгддэг байсан ба. Урам зоригоор цэнэглэгддэг байсан. Гэтэл өнөөдөр хайртай гэдэг үгийг хүн болгон бараг ам нэх болгондоо хэлдэг болсноор болоод хайртай гэдэг үг хүний чихэн тиймч үнэтэй сонсогдохоо байцсан. Зүгээр уйлаг болцсон. Ингээд хайр гэд дуралд ач холбогдол өгдөг ёс өнөөдөр алдагдсан. Тийм учраас хайрын тогтолцоо алдагдчихсан. Юмыг хитрхи уйлаглаад ирэхээр зэрэг уйлаг болсон юмнаас хүн уйддаг. Уйдсан юм хүний тархинд нэвтэрдэг, зүрхэнд нэвтэрдэг, сэтгэлд нэвтэрдэг. Тарих зүрх сэтгэлд нэвтрээгүй юм амьдралд нэвтэрдэг. Өнөөдөр ийм л болчихсон гэж. Тэгвэл өвөг дээдс маань чухамдаа монголчууд эвтэй байхдаа тэр 6 биетэй нэг толгойтой могоо шиг байх үедээ л хүчрхэг байсан хэрээрээ тэр том амьдтыг агнаж авлаж хүнснийхээ нөөц бүх юмыг хийж аж ахуйгаа залгуулж амьдралаа цааш нь хөгжүүлж явсан. Тэгэхээр эв нэгдэл гэдэг бол саяын нөгөө амьдралыг тархиар эзэглэндэг тэр боловсролын хамгийн анхны суурь нь байж байгаа. Тэгэхээр чин овг омгоо тэгтэл гэвч энэ өтгөө боловсрол хэдийгээр ийм овг омгийг дотор нь нэгдэлтэй сайхан хүчрхэг болгож ахуй амжиргаагаа залгуулад өлсөх цангах аюулгүй даарах хөрөх аюулгүй ингээд овг омгоо жаргалтаа сайхан амьдарч исэн ч гэсэн өтгөө боловсрол хүний нүдэнд шууд ил харагдахгүйгээр далд нууцлагдмал тийм гим зэмүүд бас зөндөө байсан. Яагаад тэгэхээр хүний амьдрал өдрөөс өдөрт дэвжээ дээшлээд ирэхээр зэрэг хүний эзэгэндэг орон зай бас тэлдэг юм байна. Тэлээд орон зайн хязгаар тэлээд ирэхээр зэрэг янз бүрийн юмны өөр янз бүрийн нөхцөл байдалтай орон зайнуудтай уулзраад ирэхээр тэр орон зайн саад бэрхшээлүүдийг хүн овг омгоор дийлж чадахгүй. Тэрнээс орон зайг эзэгнэж чадахгүй болсон байна. Тэгэхээр зэрэг хүчийг өшөө нэгтгэх, өшөө их эв нэгдэл хэрэгтэй болсон, өшөө их хүчийг нэгтгэх хэрэгтэй болсон. Өшөө их хүчрхэг болох хэрэгтэй тэр орон зайг эзэгнэхийн тулд. Тэгэнгүүт яасан гэхээр дараагийн киж гэдэг боловсрол гарч ирсэн. Киж гэж. Тэр киж гэдэг боловсрол бол ямар зорилготой боловсрол юм гэхээр зэрэг хаяа харагдвал хариуцдаг, хамар харагдвал тохиролцдог боловсрол гэж байна. Тэгэхээр овг омгийнхны эзлэх орон зай гэдэг бол жижиг шүү дээ. Гэтэл тэнгэрийн хаяа бүр тэр цаана харагдаад байдаг. Тэр манай овг омгийнхны хүрч байгаа тэр орон зайн хил хязгаараас тэр тэнгэрийн хаяа харагдаж байгаа хил хязгаарын хооронд бол өчнөө юм байгаа. Тэрийг эзэгнэх гэхээр тэр орон зайг эзэгнэх гэхээр хүч чадал нь эв нэгдэл нь дутаад байдаг. Тэгэхээр зэрэг хийж боловсрал яасан гэхээр овг омгоороо өрх бүлээрээ тусдаа тасрах биш, харин овг омгууд нэгдэж отог болох ийм боловсролыг байгаа юм. Отог бүлүүд үүсдэг. Тэгэхээр олон овг аймаг нэгдэхээрээ зэрэг сая отог болж байгаа. Ингээд ирэхээр хүмүүсийн нэгдэлч нөгөө 6 биетэй нэг толгойтой зарчмаар. Тэгээ нэг толгой гэдэг бол 6 бие гэдэг бол гэдгийг манай өвөг дээдсийн тэр ном дотроо юу гэж хэлсэн хэрэг мянган сэтгэхгүй гэж хэлж байгаа. Нэг толгой гэдгийг нийт тарих гэж хэлж байгаа. Нийт тарих буюу нэгдмэл тарих гэж хэлж байгаа. Тэгэхээр зэрэг
Овг омгийн хүмүүс нийлээд отог болоод ирэхээр отог дотор их олон хүмүүс үүсээд байна. Мянган сэтгэхгүй. Тэр хүн болгон чинь тусдаа мянган сэтгэхгүй шүү дээ. А тэд нар мянган сэтгэхгүй мянган тийшээ хараад зүтгэх юм бол нөгөө шуудаанд хийсэн үхрийн эврийн үлгэр бол. Тэгэхээр мянган сэтгэхгүй байлаа ч гэсэн тэд нар нийт тарих буюу нэгдмэл тархин дотор дор удирдах ёстой гэж. Ингэснээр овг омог маань отог болж томорч, отог болсон хэрээр тэрэнд харьяалагдах хүмүүс олон болж, тэр хүмүүс хичнээн тусдаа бодолтой сэтгэхүйтэй ч гэсэн нэгдмэл тарих буюу нийт тарих гэдэг юмдор удирдагдсанаар сая бүгдээрээ эвлэрэл нэгдлийг олж, тэр хэмжээгээр хүчрхэгжиж, тэр хэмжээгээр орон зайдаа эзэгнэж чадна. Тийм учраас хаяа харагдвал хариуцаж гэж. Хаяал харагдсан бол тэр хаяанаас нааших бүх юмыг надад хамаатай гэж үздэг. Тэгвэл өнөөдөр хүндрэлтний хөгжүүлсэн энэ капитализм яасан? Хаяа харагдвал цаашаа. Миний энд би л болж ивэл болоо гэдэг. Тэгэхээр угаасаа боловсролын зорилго юу вэ гэхээр хүнийг бусдын төлөө, нийгмийн төлөө, улс гэрийн төлөө өөрийгөө зориулах тийм зорилготойгоор бэлдсэн байна. Гэтэл өнөөдрийн боловсрол, өнөөдрийн энэ нийгмийн эдийн засгийн тогтолцоо чинь хүнийг хувиа хичээдэг. Би л болж ивэл бусд нь хамаагүй гэдэг ийм юм руу төлөвчж байгаа байхгүй. А тэгвэл хамар харагдвал тохиролцож гэж. Чи мэдээж нэг дор тэр орон зайд багтаад нэг дор олон хүмүүстэй зэрэгцэж амьдрахад тэр хүнийг хүндлэх ёстой, өөрийгөө хүндлэх ёстой. Чиний чирх ашиг тэнд хангаж явах ёстой, нөгөө хүнийг ч хангаж явах ёстой. Зөвхөн бие болж гин гэдэг өнөөдөр тогтолцоогоор бол биш. Тэгэхээр хүмүүс хоорондоо тохиролцохоос өөр арга байхгүй. За би ингээ, чи ингээ. Энэ боловсролыг хүн болгонд эзэмшүүлснийг л киж боловсрол гэж байгаа. За энэний дараагийн боловсрол бол квен боловсрол гэж байгаа. Квен боловсрол. Квен боловсрол гэдэг бол дэлхийчлэн гэгэрүүлэгч боловсрол, хамтын хариуцлагын боловсрол гэж. Дэлхийчлэн гэгэрүүлэгч хамтын хариуцлагын боловсрол. Энэ юу хэлж байгаа юм гэхээр зэрэг за овг омгийнхэн нэг юм жижигхэн газар орон зайг эзэгнээд амьдраад ахуй амжиргаагаа хангаад болж байсан. Тэгтэл ахаад амьдрал өргөжөөд ирэхээр зэрэг нөгөө өөр орон зайнуудыг эзэгнэх гэтэл хүч чадал дутсан. Тэгэнгүүт овг омгууд нэгдэж хүчрхэг болсон хэрээрээ тэр хаяа нь харагдж байгаа хэсгийг хамаардаг байсан. Тэгвэл одоо квен боловсрол гэдэг энээс хаяад дэлхийн ертөнц надад хамаатай гэж дэлхийн ертөнцийг хамаарах, хариуцах ийм боловсрол байна. Ийм боловсрол байна. Энэ тохиолдолд юу үүсгэх гэхээр нөгөө овг омгийн дэлхийг хариуцаад хамаарад ирэхээр зэрэг нөгөө овг омог отгийн хүрээ дотно. Тэгэхээр зэрэг сая дэлхийг хамаарахын тулд улс үндэстэн болж оршин тогтносон байна. Улс үндэстэн болж эвлэж нэгдсэн байж байгаа. Тэгжээж хүчээ нэмжээж дэлхийг засах, дэлхийг хариуцж хамаарах тийм одоо квен боловсролыг олсон. Гэхдээ тэгвэл монголчууд нэг биш удаа дэлхийг засаглаж, дэлхийг хамгийн хүнд соёл иргэншлийн хүнд мухардмал байдалд ирэхдээ монголчууд нэг биш удаа дэлхийг засаглаж, засаж, сайн сайхан замд хөтлж оруулж исэн маань ерөөсөө энэ квен боловсролын үр дүн байна. За энэ нь бол яг Монголд ирэхээр зэрэг Монголын одоо амьдрал дээр ирэх дээр бол айлын засаглалыг үүсгэсэн байдаг. Айлыг үүсгэсэн байдаг. Одоо отгоос илүү гараад айлыг үүсгэсэн байдаг. Яг Монголын жишээн дээр бол. А цаад утга нь бол дэлхийчлэн гэгэрүүлэгч гэдэг дэлхийг хамаарах гэсэн утгатай. Айл гэж юу вэ? Өнөөдөр дэлхийн ертөнцид ерөнхийлөгчийн засагалтай, парламентын засагалтай улс гэж яригдж байгаа. Тэгсэн чинь тэр нь юу гэсэн үг гэхээр ерөнхийлөгч ард түмнийг төлөө шийдвэр гаргадаг. Эсвэл парламент манай Монголын тохиолдолд бол улсын их хурл шийдвэр гаргах юм байна л да. А гэтэл тэр үед бол хин нэг хаан, хин нэг одоо их хуралдаа ард түмний өмнөөс бүхэл бүтэн ард түмний өмнөөс шийдвэр гаргах биш, харин нөгөө айлан засаглаж өөрийгөө шийдвэрээ гаргаж өөрийгөө засаж явсан байна. Тэгэхээр айл гэж юу вэ гэсэн? Ойролцоогоор 80-аас 100 мянган хүн амтай бүлэг хүмүүс байж байгаа.
тэр айлд нөгөө 5 тусгаар тогтнол. Орон зайн буюу хил хязгаарын тусгаар тогтнол. Ахуйн буюу эдийн засгийн тусгаар тогтнол. Удамшлын буюу цусны тусгаар тогтнол. Тархины буюу оюуны тусгаар тогтнол. Засгийн буюу төрийн тусгаар тогтнол гэж 5 тусгаар тогтнол бүрэн биелэлээ олсон байдаг. Айлд. Тэгээд айлыг ах удирддаг. Ах гэдэг хүнд анд хэмээх амин чанар бий болсон байдаг. Анд хэмээх амин чанар нь саяын миний нэрлсэн 5 тусгаар тогтнолыг үүсгэж бүтээж хөгжүүлж батжуулж авч явах чадвартай. Тийм. Ингэж өтөөгөө боловсролын хүрээнд овг омог байгуулагдаж, эвлэж нэгдэж, хүч хэрхэг оршиж, орон зайгаа эзэгнж оршиж ирсэн. Киж боловсролын хүрээнд овг омгууд нэгтэж отог бий болж, отог нь хүч чадлаа нэмж, тэр хэрээрээ орон зайгаа эзэгнэж оршиж ирсэн. Тэгвэл тэрний дараагийн төвшөнд ойролцоогоор 80-100 мянган хүн амтай айл хэмээх бүл үүсэж, тэр айлд нь өөрийн гэсэн 5 тусгаар тогтнол бий болчихсон. Тэгээд тэр 5 тусгаар тогтнол дээр үндэслэж хүчийг олж хамтаараа бүхнийг хариуцдаг. Энэ күвэн боловсрол бий болсноор хүмүүс хамтын хариуцлагын тогтолцоонд орсон байна. Тэгвэл өнөөдрийн зах зээлийн энэ эдийн засгийн улс төрийн эдийн засгийн тогтолцоо чинь яаж ингэхэр хүмүүс энийг хамтаараа хариуцдаг биш. Байгаагаа бүхнийг хамтаараа хариуцдаг биш, харин байгаа бүхнийг ховчилж авч булаацалддаг. Тэр булаацалдаж ховчилж авч минийх гэж өндгөө дарж байгаа дахиад шиг дарсныхаа үрээр нөгөө бусдын төлөө нөгөө хаяа харагдвал хамаардаг, хариуцдаг тэр хамтын хариуцлага байхгүй болсноор өнөөдөр энэ улс төрийн тогтолцоо, улс төр нийгмийн тогтолцоо чинь өнөөдөр ийм дампуурлын, мухардлын байдалд орчод байж байгаа. Тэгэхээр орон зайн хүмүүсийн эзэгндэг орон зай нэмэгдэх хэрээр тэр орон зайг эзэгнэхэд хүч хэрэгтэй, ухаан хэрэгтэй болох хэрээр хүмүүс яасан? Өтөгөө киж күвэн боловсролуудаар өөрсдийгөө нэгдүүлж, бас хүчрхэгжүүлж тэр хэрээрээ орон зайгаа эзэгнэж, амьдрал ахуйгаа нөгөө амьдралыг тархиар эзэгнэж явсан. Тэгэхээр хамтын хариуцлага гэдэг бол өнөөдөр байхгүй болчихсон. Айл дээр бол энэ бүхний үнд дүнд күвэн боловсрол ноёлж, күвэн боловсролын үр дүнд хамтын хариуцлага ноёлж байсан. Би нөгөө хэлжсэн шүү дээ. Энэ нөгөө өгдөөцийн агуу судар дотор хөх Монгол шарлаад улаагаад харлахын цагт залуус нь мэдгийгээ мэдэмхэрч, мэдгийгээ булаацалдаж, мэдгүйгээ мэдэмхэрнэ гэж. Гэтэл ганц мэдгийгээ булаацалдаг биш, байгаа бүхнийг булаацалдана гэж. Өнөөдөр эрх мэдлээ булаацалж чинь, эд хөрөнгөө булаацалж чинь, мэдлэг боловсрлоо булаацалж чинь, ерөөсөө булаацалдаггүй юм байхгүй болчихсон. Тэрнээс болоод эв нэгдэл байхгүй болчихсон. Тэгэхээр өвгдөөс юу гэсэн гэхээр ингэж хүчтэй орон зайгаа эзэгнэж хүчтэй хүчрхэг оршиход ганцхан эсрэг дайсан бол бүх байгаа бүхнийг мэдгийгээ болон байгаа бүхнийг булаацалдах явдал юм гэж. Булаацалдаан үүссэн цагт л эв нэгдэл үгүй болдог. Эв нэгдэл үгүй болсон цагт хүч үгүй цагт орон зайг эзэгнэж чаддгүй маа гэж. Тэгэхээр монголчуудын 13 дугаар зуун хүнийг үе тэрнээс өмнөх 40 мянган жилийн өмнөөс хүчрхэгдсэн ерөөсөө энэ күвэн боловсролтой, киж боловсролтой, өтөөгөө боловсролтой байдаг. Хүн болгоныг ийм төвшөнд боловсруулж чадсан. Тэгээ хэлж штэ. Уул талдах өв сургамлыг хинч хариуцахгүй аваас тэр хиндэж үнэгүй. Хөвч тайгдах чон гөрөөсийг хинч хариуцахгүй аваас тэр хиндэж үнэгүй. Хонь хургаа хариуцдаггүй аваас хонинд хург үнэгүй. Харин хургийг хүн хариуцдаг учраас хүнд хург үнэтэй. Яг энэнтэй адилхан нэг хүнд хариуцагдах аваас нэг үнцэн. Нэг хүн 10 хүнд хариуцагдах аваас 10 үнцэн. Нэг хүн сая хүнд хариуцагдах аваас сая үнцэн гэж байгаа шин. Ерөөсөө хүний үнцнийг мөнгөөр тодорхойлоогүй. Тэр тусмаа хэдэн зуун сая доллараар ерөөсөө тодорхойлоогүй. Харин нэг хүн хэдэн хүнд хариуцагдж гин гэдгээр үнцнийг тодорхойлж гаргаж ирсэн. Тэгэхээр хамтын хариуцлага гэдэг чинь энийг хэлээд байгаа. Нэг хүн
хэдэн хүнд хариуцагдж чинь гэдгээс. Жишээ нь одоо манай энэ алдартай хүмүүс чинь хүнд өвчин тусгаараа зэрэг телевизээр хандаад ард түмнээс нэг эдэн төгрөгийн эмчилгээнд явмаар нь би тэгвэл би эрүүл болчмаар нь өшөө Монголын ард түмнийхээ төлөө юм хиймээр байна. Над нэг тэдэн мянган доллар хэрэгтэй өнөхөр бүх хүн гаргаад өгч штеп. Яагаад гэвэл тэр хүн олонний танил хийсэн бүтээснээр олонний танил болж олонний танил болсон хэрээр олон хүнд хариуцагдж байгаа учраас. Хэндэж танил болоогүй хүн бол хэндэж хариуцагдаагүй учраас тэр хүн яаж телевизээр ууж гуугаад хэцүү. Буян ботсон хэдэн хүн л 5 цаас өгөөл өгнө. Тэгвэл хамтын хариуцлагын уулыг зөвхөн өнөөдрийн байдал дээр ингэж л тайлбарлахаас өөрөөр би тайлбарлах надад арга байна. Тийм учраас тэр ойролцоогоор 80-аас 100 мянган хүн амтай тэр айл дээр дундын өмч байсан болохоос биш хувийн өмч гэж байгаагүй. Хамтын өмч, хамтаараа хариуцдаг өмч байсан. Тэгвэл өнөөдөр хүн болгоныг өмчтэй болгосноор нөгөө өмчөө аваад би алдчихгүй, би хохирчихгүй гэд нөгөөтгөө дарж ингэж нөгөөтгөө бодох аминч хуваа хичээсэн сэтгэл нь давмгаал саргаад хүмүүс хуваа хичээгч болоо хувирсан. Юу нөгөө бусдын төлөө нөгөө байгаль экологоо хамтаараа хариуцдаг. Нөгөө энэ газар дэлхийгээ хамтаараа хариуцдаг. Нөгөө энэ ахуй эдийн засгаа хамтаараа хариуцдаг. Нөгөө үр хүүхдээ хамтаараа хариуцдаг. Бүгдээрээ бие биенээ хамтаараа хариуцдаг. Нөгөө мэдлэг боловсрол бүх юмаа хамтаараа хариуцдаг тогтолцоо байхгүй. Тэгэхээр квен боловсрол гэдэг бол хүмүүсийг бүх юмыг хамтаараа хариуцдаг, хамтаж нийтэж эвтэй ийм ухаанд сургаж ирсэн. Энэ ухаанд сурсан улсууд нэгдэж эвлэж чадна. Нэгдэж эвлсэн газар хүч бий болно. Хүч гад байгаа газар орон зай эзэгнэж чадчихсан. Ердөө л юм. Тэгвэл өнөөдөр Монголоор нэг дээд сургууль төгссөн. Энэ олон дээд боловсролтой улсууд. Тэгээд Ахмад үе байж байна. Дунд үеийнхэн байж байна. Гэхдээ нийлээд энэ хамтын хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлээд энэ улсаа орноо хамтаараа хариуцаад явах юм бол өнөөдөр чинь юу вэ энэ их орон чинь зүгээр өлгөн босоод ирэх байгаа байхгүй. Гэтэл яасан бүгд их орон хамаагүй би болж ивэл болоо. Би л өнөөдөр 5 цаас олж ивэл болоо. Тэгээд нөгөө 5 цаас олж байгаа арга нь амин зуулгыг хороор тижээж байгаа арга болохоос ш амьдралыг тархиар эзэгнэж байгаа арга биш. Тэгэхээр энэ лекцийг тасалтгүй эхнээс нь сууж байгаа хүмүүс бол нэг зүйлийг анзаарч байгаа. Лекцний эхнээс эхсүүлэл дандаа хүний тархитай, оюунтай, гэгэрэлтэй холбоотой асуудал эргэж. Өнөөдрийн тогтолцоо бол тэрний эсрэг явцсан байгааг л харуулад байгаа. Би биш энэ өвгдээцийн өвлүүлж үлдээсэн энэ судраар л би лекцийн уншихтал энэ тогтолцоо харагдаж байгаа. За дараагийн Монголын 5 төвшинт боловсролын дараагийн төвшний 4 дахь төвшний боловсрол бол хам боловсрол гэж. Хам боловсрол. Хам боловсрол гэдэг бол за айлын засаг үүсчлээ, айл бий болчлоо. Айл дээр 5 тусгаар тогтнол бий болчлоо. Тэгвэл Монгол улс гэдэг чинь нэг айл биш. Хэд хэдэн айл. Тус бүрдээ 5 тусгаар тогтнолыг олсон. Тус бүрдээ хэний ч царай харахгүй мөнгө, санхүү, мэдлэг, боловсрол, эдийн засаг, ахуй амжиргаа бүх юмараа өөрийгөө хангачихсан 5 хэд хэдэн тустай айлууд байж байгаа. Тэр айлуудыг нэгтгэж удирдах улс үндэстэн болгож гаргаж ирэх. Тэр гэрийн онол. Улс гэрийг байгуулдаг гэрийн онол. Улс гэрийн эдийн иргэд хүмүүсийг хөгжүүлж боловсруулдаг моны онол. Эдгээрийг холбодог, хооронд нь холбож уйдаг уйлгын онолгоор. Энэ 3 онолд боловсрсон хүмүүсийг хам боловсрал гэж. Тийм учраас хан хүүгүүд бол зөвхөн хааны хүүгэл, хаанаас төрсөн унсан болгоныг хан хүүгүн гэдэггүй. Хаанаас төрсөн унсан ч гэсэн энэ айлуудыг хооронд нь уйж холбох, нэгтгэх, эв ээлтэй байлгах тэр онолуудад боловсрсон хүнийг хан боловсралтан буюу хан хүүгүүд гэж хэлсэн. 5 дахь түвшний боловсрол бол хаан боловсрол. Хаан боловсрол гэдэг бол энэ айлуудын холбоосыг батжуулж бэхжүүлэх, айлуудын хоорондох эв нэгдлийг батжуулж бэхжүүлэхээс гадна тэдгээрийн харилцаанд дах сөрөг муу зүйлийг бухшмал хэцүү болгоныг засах, сайжруулах. Өөрөөр хэлбэл засахын эрдэм ухаанд төгс боловсрсон. Улс гэрийг засахын эрдэм ухаанд төгс боловсрсон хүний
боловсрох тэр боловсролыг хаан боловсрол гэж хэлж байна. Тийм учраас Чингис хаан сууна гэдэг чинь энэ 5 түвшний боловсролд хамгийн дээд түвшинд буюу хаан боловсролын түвшинд боловсрсноос гадна энэ хэрээрээ улс гэрийг засах, айлуудыг нэгтгэн удирдах чадвартай тэр хүнийг хаан ширээнд суулгадаг байсан. Ингэжээж сая улс гэр нэгдмэл эв нэгтэй байж нэгдмэл нэг хүч болж иж орон зайгаа эзэгнэж амьдардаг. Тэгээд тэр улс гэрт ямар ч асуудал тулгархад тэр орон зай дах тэр бэрхшээл саад зовлон зүдгүүрийг өлхөн амархан шийдээд гарчдаг байсан. Тэгээд зогсохгүй. Нөгөө хамтын хариуцлагын гүн ухаан биш. Зөвхөн өөрийгөө амиа боддог биш. Манай улсад манай монголчууд бид нар л сайхан амьдарч байна биш. Нөгөө дэлхийн бусад зовж байгаа ард түмнүүд, нөгөө дайн самууны хөлд нэрвж байгаа, ядуурл зүдүүрлийн хөлд нэрвж байгаа, өсөглөн гойлончллийн хөлд нэрвдээд ядарч байгаа бусад ард түмнүүдийг хаяа харагдвал хамаарна гэж байгаа юм чинь. Хариуцна гэж байгаа юм чинь. Яасан? Тэр дэлхийн ядарч зүдэрсэн ард түмнүүдэд тус болох гэж. Тэгээд дэлхийг засаглаж тэр олон дайныг хийсэн. Тэгээд өнөөдөр Монгол судлаач эрдэмтэд сүүлийн үед ямар дүгнэлтэн дээр санал нэгдэж байгаа гэхээр монголчууд дэлхийн талыг байлдан дагуулсан биш юм байна. Харин монголчууд дэлхийг энх тайвны нэгэн тугийн дор нэгтгэж чадсан юм байна гэдэг дээр санал нэгдэж байгаа. Тэгээд Монгол судлаач эрдэмтэн Лев Гумилев гэдэг хүн хэлсэн байдаг шүү дээ. Монголчууд зүгээр л нэг утга учиргүй дайн тулаан хийхийг хүсдэг мөрөөддөг дайнч тулаанч ард түмэн байгаагүй юм байна. Монголчуудын хөрс зэрэгэлдээ орнууд, харилцаа тогтоосон орнууд монголчуудыг доромжилж гутааж энээс цаашгүй эцсийн цэгт ирэхдээ Монгол Чингис хаан тэр улсад сая дайн зарладаг байсан юм байна. Нээрэл түүхэн баримтаас үзэхэд үгүй тэр улстай тийм худалдааны гэрээ тогтоох гэсэн ингээл 500 элч төлөөлөгчөө бэлгэсэлт өгөөл явуулахад нь 500 элч төлөөлөгч нь бүгдийг хядаж хаячихаар. Тэгэл Чингис хаан урал надад нэг цэргийн минь ам гэдэг бол хэдэн лан алтаас ч илүү үнэлэхгүйгээр тийм үнэтэй байдаг. 500 цэргийг алаад элчийг алаа хайчаар тэр хүн яаж дургуг нөрөх вэ мэдээж. Нэг улстай гэрээ хийх гээд нэг элч явуулдаг. Элчийг нүцгэлээд хөөгөө явуулчихдаг. Эсвэл элчийг барьж алаад буцалж байгаа халуун усанд шалзалж алчгаад морийг хөөгөө явуулчихдаг. Гэхдээ энэ байж болшгүй төвчшгүй хүнд нөхцөл эрэхтэл хил амаараа уучраа олж болохгүй юм байна. Гэрээ хилцээрээр уучраа олж болохгүй юм байна. Тэгвэл эднэртээ уучраа олдог тэр аргаар нь олъё гэж дайн зарладаг л байсан байгаа шин. Ингээд тэр дэлхийн ард түмний тэр болохгүй удирдагчдыг барьж аваад ард түмний чөлөөлөөд тэгээд харин ард түмний энх тайван тогтоож жаргалыг өгдөг л байсан байгаа шин. Тэгэхээр зэрэг түүхийг аль өнцгөөс нь харж гэнэ вэ? Аль өнцгөөс нь тайлбарлаж гэнэ гэдгээсээ болдог. Юмыг муу талаас нь хараад муугаар тайлбарлая гэвэл нэг гаргалгаа нэг гарц олддог. Бас сайн талаас нь хараад сайнаар тайлбарлая гэвэл заавал бас нэг гарц олддог. Тэгэхээр юмыг их сайн муу хоёрын зэрэг авч үзээд дунд нь дэнслээд чухам яагаад гэдэг тэр шалтгааныг л олж явах хэрэгтэй. Тэгэхээр тэртээ тэргүй 13 дугаар зууны үеийн монголчууд энэ мөнх тэнгэрийн гүн ухаандаа боловсрцсон. Энэ күвэн боловсрлоо эзэмшсэн. Энэ хамтын хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлсэн. Хаяа харагдвал хариуцдаг, хамар харагдвал тохиролцдог ийм өндөр түвшинд боловсрцсон. Тэгээд өөрсдийнхөө орон зайг бүрэн эзэгнсэн байсан улсууд чинь яах юм? Хилийнхээ хязгаар дээр ирэхэд л нөгөө ард түмэн зовно. Нөгөө ард түмэн ядуу зүдүү. Нөгөө ард түмэн дарлуулсан, мүлжүүлсэн. Тэгэхээр зэрэг тэднийг над хамаагүй гэж хайж чадаагүй л байна. Тийм учраас тэдний төлөө түгэл боловсрол яг бүрэн утгаараа цогцолж гарч ирсэн 40 мянган жилийн өмнөөс л монголчууд дэлхийг ингэж орон зайдаа эзэгнэж дэлхийг засаглаж явсан байгаа шүү дээ. Тэгэхээр боловсрол гэдгийг ямар төвшөнд ойлгож ухаарах вэ? Тэгвэл өнөөдөр та нар бод одоо би олон юм хэлэлтгүй. Ягаад гэвэл би энэ Монгол боловсролын утга агуулга мөн чанарыг ингээд гаргаад тавьсан тохиолдолд та нар өнөөдрийн энэ өөрсдийнхөө байж байгаа боловсролыг хар. Явц сурц. Орон зайдаа эзэгэн чадахгүй, харилцаа байхгүй, сэтгэлгээ байхгүй, сэтгэл байхгүй, хайр байхгүй, инрэл байхгүй, асрал байхгүй, уучлал өршөөл байхгүй. Ямар амар хахир хатуу, ямар цөвөн баяар цаг үед бид нар амьдарч байгаа юм бэ? Дандаа булаацалдан. Ерөөсөө ингээд хүмүүс нэг дор олноороо нэгдээд амьдрахад
тэр нэгдлийг задаргадаг, бутрагадаг ганц л зүйл бол булаацалтаа. Тийм учраас өгдөөс энэ дотор хэлсэн байгаа шүү дээ. Мэдгийгээ булаацалдахгүй байх, байгаа бүхнийг булаацалдахгүй байх юмыг хааж өгөх ганцхан арга нь хамтын хариуцлага гэж. Тэгвэл өнөөдөр дэлхийн нийтэд хамтын хариуцлага байхгүй, харин хувь хувиа боддог, довоо шарлуулдаг ийм л хачин хариуцлага ч ихэд хайшаа, хариуцлага биш л дээ. Тэгээ энийг бол Сорогтон Бэх хатан юу гэж хэлсэгээр хариуцлагын монхоглол гэж хэлсэн байт. Өнөөдрийн хүндрэлтэнд үүсчээд байгаа юм. Хамтаараа хариуцдаггүй, өөр өөрийгөө хувиа боддог, довоо шарлуулдаг энэ тогтолцоог хариуцлагын монхоглол гэж хэлсэн байдаг. Тэгээ өнөөдөр ардчлалаа ойлгохоо байчихсан. Хүмүүс болохоор анх ардчил хэрэгжихэд бол хөө өстө эн чи эрхчлөө юм байна. Өстө хүн юу бодсноо хийж болдго юм байна. Дураараа дургиж болдго юм байна. Гэтэл цаана тэр хүнийг хинч хариуцаагүй учраас хөө доржоо чиний наад бодож байгаа чи буруу. Ингэдэггүй юм. Ингэж бөөнөрөө хариуц. Тэр доржийг хариуцах хүн байгаагүй учраас тэр бурууг нь засаж хэлж өгч чадаа. Тэгвэл өвгдээц маань тэр хариуцлагын тогтолцоог чинь тийм гоё хэрэгжүүлсэн. Бүр боловсралтай нь холбоод хэрэгжүүлсэн байна. Хариуцлагатай байна гэдэг бол чиний боловсрал. Ингэжээ чи орон зайдаа эзэгж чадна гэдгийг энэ 5 төвшинт боловсралаар гаргаад тавьчихсан байж. Тэгэхээр бид нар тансаг машин, тансаг орон сууц, ор дэр хэрэглээ. Хүчтэй технологи эднэрийг бид бүтээгээгүй. Энийг тэр мөнгөний төлөө ажиллаж байгаа, бизнес эрхэлж байгаа компаниудын нэг инженер, зохион бүтээгч нар л за нэг өсрэл 2-3 хүний баг л энийг бүтээсэн. Энийг авч хэрэглэж байгаагаа хөгжил гэж битээ ойлго. Харин бид нар хүнийг бэлэн хийснийг авч хэрэглэж байгаагаараа бид уламд оройтож байгаа. Хөгжих биш уламд оройтож байгаа. Тэгээд энэ амиа хоолоор залгуулж, амжиргаагаа хороор залгуулж байгаагаа амьдрал гэж битгий андуур. Та үнэхээр хүн шиг хүн бай, хөх Монгол хүн шиг Монгол хүн бай, амьдралыг тархаараа эзэмших ёстой болж байгаа. Тэгээд хамтын хариуцлагыг өөр дөрөө хэрэгжүүл. Харсан болгоно хариуцдаг. Надад хамаатаа миний хэлтэрхий, миний эд эс гэж бодох ёстой болчих. Хэрвээ энэ өвгдээцийн биднэрт уламжлуулж үлдээсэн энэ судрал руу ингэж гүн бүх юмыг тайлж таньж ороод энийг бид нар хэрэгжүүлж чадах юм бол Монгол эргээд тэр дэлхийг засгалж явсан өвгдээцхийн түүхийг давтах энүүхэн ойрхонд байна. Хэрвээ бид нар өнөөдрийн энэ тансаг хэрэглээтэй энэ барууны соёл иргэншлийг даган дуурайх юм бол бидний мөхөл тун ойрхон байна. Тэгээ би хэлжсэн тэр хөх Монгол иргүн гэдэг бол угтаж мэдээ тосож бэлдээ төсөж үлдэх чадвар гүн болсон хүмүүсийг хэлдэг гэж. Өнөөдөр дэлхий сүрчээсэн ч бид нар энд төсөж үлдэж явах ёстой. Өнөөдөр Америк сүрчээсэн ч бид нар энд монголоороо төсөж үлдэж явах ёстой. Өнөөдөр Япон сүрчээсэн ч бид нар энд монголоороо төсөж үлдэх ёстой. Энийг л тусгаар тогтнол гэдэг юм байна. Түүнээс Америк дампуурахад энд дагаад дампуурч яадаг, Хятадд хямархад энд дагаад хямарч яадаг, Японд нэг юм зогсоход энд дагаад зогсож яадаг бол энэ тусгаар тогтнол биш. Монгол үндэстэн гэж байхын ч хэрэг байхгүй. Энэ орон зайдаа эзэгнэх үе биш. За ийм л байна. Тэгээ өнөөдрийн Монгол боловсрол сэдвэр уншиж байгаа лекц үндсэн агуулга нь бол юм байна. Тэгээд лекцтэй холбоотой асуулт байвал асуу да.